За миний YouTube channel Тавтай Морил өнөөдрийн бичлэгээр хэдүүл 2 дахь адвент календараа онгойлгоно энэ жилийн. Тэгээ энэ удаагийн адвент календар бол Filorga гэдэг брендийн адвент календар байгаа. Энэ жил би энэ адвент календаруудаа амар оройтож онгойлгож байгаа. Тэр нь дууцлаггүй жин би уг нь бол амар их төлөвлөсөн байсан чинь амтсангүй тэгээд яг авах гад хийх гэсэн чинь баг бүх адвент календар дууссан. Гэхдээ би энэ жил өмнө туршиж үзэж байгаагүй адвент календаруудаа туршиж үзхийг хүссэн. Тийм болохоор Filorga авсан байгаа. Надад өөр хэлээд ах юм байхгүй. Хэдүүлээ шууд бичлэг лүгээ орцгоо. За энэ бокс бол амар нарийнхан амар нарийнхан жижигхэн санагдаж байна миний хувьд. Өмнөх онгойлгосон боксуудыг бодох юм бол за хэдүүлээ онгойлгож үзье. Доторх нь амар хөөрхөн цэвэрх юм байна. Ийм харамгтай саарал детальтай. За хэдүүлээ шууд эхэлцгээе. Нэгдүгээр дугаар онгойлгоё. Нэг нь энэ байна. Хэдүүлээ онгойлгож үзье. За хамгийн ихнийх нь бол Sleep Lift Ultra Lifting Night Cream гэнэ. Шүний тос юм байна. Тэгээд би яагаад энэ жил Filorga-г авч байгаа вэ гэвэл бас би энэ жил амар их арсан арчилмаар санагдаад тэгээд би нэг арсны арга болцсон. Миний арсанд юу тохирох. Тэгээд яаж хэрэглүүл ингээд тохирох юм гарахгүй гэдэг. Тийм болохоор би энэ Filorga-г авч эднэрийн брендийг туршиж үзмээр санагдаад тэгээд илүү хэм skin care туршиж үзмээр санагдаад. Тийм болохоор энэ бол энэ будаг байхгүй зөвхөн skin care байгаа. Боксны хажуу талд нь яг юунд яаж хэрэглэх заавар нь байна. За хоёрт дугаар онгойлгож үзье. Тэгээ энэ бол энэ дээр байна. Хоёр дахь нь бол Lift Designer Ultra Lifting Serum гэнэ. За энэ бол серум юм байна. Ингээд арсыг жоохон дээшлүүлдэг жоохон унтсан арсыг дээшлүүлдэг серум юм байна. За хэдүүлээ 3 руу гарцгаая. 3 энэ дээр нь. За энэ жижиг. За энэ бол Oxygen Glow Eyes гэнэ. Super smoothing radiance eye care. Apply morning and evening in light tapping movements around the eye contour. Энэ бол нүдний тос юм байна. Надад нүдний тос хэрэгтэй болохоор энэ болж байна. Надад бүх ингээ ирж байгаа юмуд нь ер нь хэрэгтэй байгаа. Би миний skin care-ны юмнууд ер нь дуусж байгаа. Тийм болохоор жоохон шинэ юмуд орж ирэх хэрэгтэй байна. За номер 4. 4 хамгийн том юм байна. За энэ юу юм бэ? Тэгээ одоохондоо ирсэн юмнууд нь амар жижиг хайрцагтай, жижиг сайзтай ирж байна. Тэгээ энэ хамгийн том хайрцаг юм болж үзье. Окей. За энэ бол Optim Eye Patch One Pair. За энэ бол нүдний маск юм байна. Dark circles, puffiness, wrinkles арилгадаг ийм нүдний маск. Хэдүүлээ 5 руу орцгоё. Номер 5 бас том юм байна энэ бодлын. За эдгээр ингээд доош онгоцтой байна. За энэ бол sleeping mask юм аа. Ингээд унтахтаа зүйдэг. Надад нэг тийм амар хэрэгтэй биш. Гэхдээ надад яг одоохондоо байхгүй байгаа. Тийм болохоор бас ингээд цэвэрхэн хөөрх юм байна. Хэрэгтэй ах ер нь. Надад нэг өмнө өөр адвент календар онгойлгож байгаад ирж исэн. Гэхдээ би тэрийг хайцсан баг. Тэр нь амар ингээ өнгөтэй тэгээ жоохон сонир байсан. Гэхдээ энэ хөөрхөн цэвэрхэн юм байна. Хар. За 6 дугаар онгойлгоё. Энд байна. За номер 6 нь бол Pore Express Primer гэнэ. Энэ бол нүрийн primer, нүрэ бодохын өмнө хүрхдэг primer юм байна. Тэгээ pores shine байх арилгадаг. Тийм болохоор миний бодлоор илүү мат талдаа орох primer юм байна. За хэдүүлээ номер 7 руу орцгоё. Номер 7 юм байна.
Oxygen Glow гэнэ. Super Perfecting Radiance Cream. Apply morning and evening to clean skin. Энэ бол glow өгдөг ийм тос юм байна. Номер 8 нэлээд том юм байна. Scrub and peel. За энэ бол scrub юм байна. Биений scrub юм байна. Ингээд жоохон дотроо юм бүрхэ юмдаг ингээд scrubдаг энэ хэрэгтэй. За. За номер 9 болвол Meso Mask. Smoothing Radiance Mask гэнэ. Ийм нүүрний маск юм байна. За, хэдүүлээ номер 10. Номер 10 нэг жижигхэн сахтай юм байна. Номер 10 бол Optim Eyes 3-in-1 Contour Cream. За энэ бас нүдний тос юм байна. Дараач нь 11 жижигхэн brush байна. Ийм brush надад нэг тэгж амар хэрэгтэй байгаад байна. Ялангуяа юм жижигхэн тажгүйж магадгүй авч авахаар. Гэхдээ миний нэг ингэ хэрэгтэй байгаа brush болвол ийм maskны brush. Тэгээ миний бодлоор энд maskны brush байсан бол илүү тохирох байсан баг. Ийм будагны brush энэ ч угаасаа будагны брэнд биш болохоор ийм mask тавьдаг brush байсан бол таалагдхайлаа. Гэхдээ нэг юм жижигхэн зөөлх юм байна. Дааж чадварлаарай. 12. Энэ дээр за энэ нэлээ хүнд юм байна. За энэ бол UV Bronze After Sun Smoothing Tan Booster Gel гэнэ. Энэ бие шарсныхаа дараа хүрхдэг тос юм байна. Илүү бор болдог. Тийм болохоор би нэг 100 хэрэглэн нартаа үед одоо нар ахгүй юм чинь хэрэглэж чадахгүй. За 13 дугаарт. Нэг юм байна. NCEF Intensive Supreme Multi Correction Serum. Serum юм байна. Амар intensive гэнэ. Амар хүчтэй юм шиг байна. За ийм хүчтэй юм бас би жоохон тэгтээ нүүрэн тос юм уу serum яг л амар хүчтэй юм хэрэглэр миний нүүрэн дээр юм гараад идэх болохоор би ийм хүчтэй юмнуудыг эхэлж туршиж үзэхгүй. За номер 14. За дараачих нь бол ийм scrub detox гэнэ. Intense purifying foam энэ бол нүүрний scrub юм байна. Сайн өмнөхийнх биений scrub гэсэн. Тэгээ энэ бол нүүрний scrub нүүр цэвэрлэлтэй. 15. За 15 нь бол Time Flash Primer Express Smoothing Activate Primer гэнэ. За энэ бол нүүрний primer юм байна. 16. Time Filler Eyes Absolute Eye Correction Cream. Бас нэг нүдний тос байна. Time Filler. Okay, Time Filler Night Multi Correction Wrinkles Night Cream гэнэ. За энэ үрчлээ арилгадаг тос юм байна. За миний бодлоор энэ бүгдээр ингээд өөрөөр серенүүдтэй юм шиг байна. Зарим нь юм glow, зарим нь oxygen, зарим нь lift гэсэн. Тэгээд lift нь бол үрчлээ арилгадаг тэгээд жоохон арсыг дээшлүүлдэг юм байна. За номер 18. Oh my god. Okay. Mask applicator гэнэ. За миний яг хэлсэн юм байна. Надад энэ амар хэрэгтэй. Би YouTube үзэж байхдаа өөр хүмүүсийн имчилгүүдийг үзэж байхад энэ маск гэдэг дандаа ийм юм хэрэгэлдэг. Тэгээ би онлайн бичсэнийг авах юмсан илүү цэвэрхэн харагдаад. Тэгэхээр энэ таалагдлаа. Энэ хамгийн баг гоё ирсэн юм. За номер 19. Oh my god. Okay. За энэ надад хэрэгтэй юм байна. Энэ бол за энэ ямар ч будаг арилгадаг ус юм байна. Тэгээд яагаад энэ надад хэрэгтэй байгаа гэвэл яг одоохондоо надад ингээд сайн будаг арилгадаг юм байхгүй. Би энийг хэрэглэж үзсэн. Гэхдээ нэг тэгж амар таалагдаагүй. Тийм амар хурдан юм шиг байлаа. Тэгээд надад бас өөр
өөр байгаа уснууд. Гэхдээ надад тэр амар ингээд миний бодыг сайн арилгаад ингээд амар сайн таалагдсан байхгүй. Тийм болохоор би нэг туршиж үзнэ. Би ер нь бүгдийг л туршиж үзнэ л дээ. Гэхдээ энийг туршиж үзье хүсэж байна. За. Номер 20. Энэ бол NCEF Night Mask гэнэ. Энэ саяны ирсэн серумынх нь шөнийн тосон юм байна. Шөнийн маск юм байна. За 21. За дуусч эхэлжээ шүү. За энэ бол Oxygen Glow Mask гэнэ. Энэ бол Oxygen Glow серийнх нь маск нэрлээ. За номер 22. Reoxygenating Micropeeling Lotion гэнэ. За энэ бол будгийн арилгасныхаа дараа нүур угаасныхаа дараа түрхдэг бас ингээд илүү сайн цэвэрлдэг ийм тонер гэх юм байна. За 23. Ultra Lifting Cream гэнэ. За энэ бол бас энэ тэр нь лифт гэдэг серийнх нь тосон юм байна. Өдрийн тосон. За би баг энэ серумд нь ойлгочлаа. Хаваа эсвэл 23. Энэ бас тосон байна. Энэ бол нөгөө нэг time filler тосно. Өдрийн тосно. Absolute Wrinkle Correction Cream time filler. За ингээд бүх дугааруудыг онгойлгочлаа. За нэг ч. Миний бодлоор энэ календар дажгүй байлаа. Гэхдээ миний туршиж үзсэн хамгийн ингээд онцгой биш амар жоохон уйд тартай байж магадгүй. Яг л би өөрөө бодон модог сонирхдаг болохоор тийм юм онгойлгоход илүү гоё. Өмнө Lancome ч юм уу Clarins-ыг онгойлгож байхад жижиг сажиг бодогны мэрчсэн. Гэхдээ би энэ Filorga бодоггүй гэдэг мэдсэн л дээ. Гэхдээ надаа би ингээд шинэ календар туршиж үзмээрсэн болохоор энийг авсан. Гэхдээ хаяа ингээд хүмүүсээ юм онгойлгож байгааг үзэхэд сонирхолтой байдаг. Тийм болохоор та нар сонирхолтой байсан байгаасай. Би ямар ч энэ хэдэн серинуудыг туршиж үзнэ. Тэгэхээр та нар чадвал мэдлэг одоо тийм одоо тос мосны тухай мэддэг бол энэ доор комментэн дээр би ямар серинээс эхэлэх вэ? Энэ ямар сериалаа. За Oxygen Glow гэдэг сери байна. Pore Express, NCEF гэдэг, Time Filler гэдэг сери байна. Lift Designer гэдэг. За энэ сериндээс алийг нь хэлж туршиж үзэх вэ гэдэг доор коммент нэр бичээрэй. Тэгээд би та нарын хэлснээр эхний серийг нь үзээ. Тэгээд дараачихын үзнэ. За энэ календарыг би одоо 10-аас хэдэн оноо өгөх юм бол 5 оноог нь яг одоо надаа ингээд энэ юмнууд нь хэрэгтэй болохоор таалагдлаа. Гэхдээ таалагдахгүй юм нь бол баг бүх юмнууд нь small size дэрсэн. Тийм амар том product биш. Хэдхэн том product. Миний өмнөх онгойлгож ирсэн календарууд нэлээд том зөвлөсүүд байдаг. Ер нь бол ондоо төрлийн юмнууд байдаг. Би өөрөө энэ календарыг авсан болохоор бас буруутгаж болохгүй. Би юу эрхийг бас жоохон мэдчихсэн болохоор. Гэхдээ тийм амар хөвгөлтэй байгаагүй. Замарчсан дахиад нэг календар байгаа. Тийм болохоор та нар хэдэн хоногийн дараа тэр нь гарч ирж магадгүй. Энэ бичлэг үзэн зөндөө их баярлалаа. Тэгээд та нарт доор ямар санагдсанаа хэлээрэй. Энэ календар та нар авах байсан уу? Авахааргүй байсан уу? Тэгээд хэдүүлээ дараачихаа бичлэгэн дээр болцгаая. Үзэн зөндөө их баярлалаа. Тэгээд та бүхэн лайктаараа, коммент бичээрэй, subscribe дараа тэгээд бас зүгээр үзэж болно. Тэгээд хэдүүлээ дараачихаа бичлэгэн дээр болцгаая. Баяр та.